Сайн байцгаана уу? Митокийн маань шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За, та хэд маань санаж байгаа бол амчин болохоор яг өргөдлийн чиглэлээр илүү төлхөө мэрэгшиж ажилладаг. Дээрэс нь үр хөврөл судлаач буюу эмбриологч мэрэгчлээ. Өөрөөр хэлэх юм бол яг эрэгтэй, эмэгтэй эсүүдийг ялгаа цэвэрлээд одоо хооронд нь уулзуулж үр хөврөл болгох, тэрийг өсгөөрлөх, тэрийг үлдүүх, хадгалах, суулгах гэдэг үйл ажиллагааг явуулдаг гэсэн. За тэгэхээр дугаар маань ер нь бол та бүхэндээ хүрээд нэлээд хэдэн сарыг өнгөрчлөө. Тэгээ ихэвчлэн дандаа л охтуудынхаа тухай ярьж ирсэн бол энэ удаагийн дугаараар хүүгүүдийн эрүүл мэндийн тухай ярих болно. Яг эрэгтэйчүүдийн эрүүл мэнд талаас бол юм чинь бол сайн одоо яг тэр талаар мэргэшээгүй, харин яг эрэгтэйчүүдийн өргөдөл талаас одоо ямар асуудлууд байдгийг бэ, яаж тодорхойлох ёстой юм бэ гэдгийг энэ удаагийн дугаараараа тайлбарлаж хэлье гэж бодсон. За, өргөдлийн шалтгаан бол зөвхөн эмэгтэйгээс болдог юм бол биш болчиход байгаа шүү дээ. За, өмнө нь эмчин зөндөө хэлжсэн. Одоо эмэгтэйгээс 30%, эрэгтэйгээс 30%, хавсарсан 20%. Тэгэхээр нийт одоо өргөдлийн шалтгааны бараг 50% нь бол ер нь эрэгтэйгээр шалтгааллах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр ялгаагүй л хэрвээ хүүхэдтэй болох гээд болж чадахгүй байгаа бол эмэгтэйн ч үзүүлэхийн хажуугаар эрэгтэйн ч гэсэн шинжилгээ өгч одоо үр тогтоох чадвар ямар байгаа юм бэ? Хэвийн одоо байглаар үр тогтоох боломж байгаа мó? Эсвэл үр аргуудыг ашиглах ёстой мó гэдгээ заавал мэдэх ёстой байна. За, ер нь бол яг өргөдөлтэй холбоотой эрэгтэй дийлэрх одоо эмгэгүүдийг 3 хувааж үзье л да тий. За, эхнийх нь болохоор бэлгийн үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлэх юм бол одоо бэлгийн сулрал байж болно тий. Шодоо хөвчрөхгүй байх, эсвэл дур тавьж чадахгүй байх. За, эсвэл дур тавьсан ч гэсэндээ үрийн шингэн наашаага гадагшлахгүй байх. Retrograde ejaculation гэж нэрлэдэг. За, ийм зүйлсүүд бол эхний бүлэгт нь хамаарна гэсэн үг. За, хоёрдугаар бүлэгт нь бол юу хамаарч болох вэ гэхээр үрийн шингэн болоод эр бэлгийн өөрчлөлтүүд байдаг. За, үрийн шингэн нь хэд бага хэмжээтэй гараад идэг гэж болно. За, эсвэл үрийн шингэний юм шингэрэх хугацаа гэж юм байдаг. Тэр нь урт шингэрэлт нь муу явагддаг байж болно. За, дотор байгаа эсийн тоо цөөхөн байж болно. Хөдөлгөөн муутай байж болно. Эсвэл яг ийм хэвийн бүтцтэй эсүүд нь бага байж болно. Эр бэлгийн эс ийм толгойтой, хүзүүтэй, сүүлтэй ийм эс байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний толгойд нь ч юм уу, зүүнд нь ч юм уу, сүүлэнд нь ч юм уу ингээд бүтцийн өөрчлөлтүүд байх юм бол тэрийг одоо бүтцийн морфологийн бүтцийн хувьд өөрчлөлттэй эсүүд гэж үздэг байна шүү дээ. Гэхдээ нийт эсүүдийн одоо 4%-аас дээш нь хэвийн бүтцтэй байвал тэрийг хэвийн гэж одоо үр тогтоох чадвар хэвийн байна гэж үздэг байна. Тэгэхээр тэр эсүүдийн тоо нэгссэн юм уу гэдэг ч юм уу ийм зүйлс яригдах нь. За, 3 дугаар ээлжинд нь болохоор юуг авч үзэх үү гэхэлэр үрийн шингэн гараад идэг, зүгээр байдаг, дур тавих үйл ажиллагаа хэвийн байгаад идэг. Гэтэл нөгөө эр бэлгийн эстэй тортон байхгүй байх. Ийм зүйл байдаг. За, ингээд ийм 3 бүлэг одоо өөрчлөлт гарч болно гэсэн үг. Тэгээд эдгээрийг мэдээж өөрчлөлтийг үүсдэг шалтгаанууд гэж байгаа. За, тэр нь бол одоо янз бүрийн өвчин эмгэг байж болно тий, хромосомын эмгэг байж болно. За, эсвэл Y хромосомын микродилез гэж ярьдаг, микродилез гэж ярьдаг. Одоо хромосомын тооны хувьд хэм мөртлөө бүтцийн хувьд өөр байдаг. Эсвэл Klinefelterийн хам шинж буюу тооны хувьд өөр байдаг. За, дээрэс нь дотоод шүүрлийн эмгэгүүд байж болно. За, ажлын хортой нөхцөл байж болно. Эрүүл амьдралын хэм маягтай холбоотой өөрчлөлтүүд байж болно. За, төмсгний өөрийнх нь одоо эмгэгүүд байж болно ч гэдэг юм уу тий. Эсвэл тэр дамжуулах замын эмгэгүүд байж болно. Эсвэл тэр бэлгийн сурлалыг үүсгэж байгаа сэтгцийн гаралтай бас өөрчлөлтүүд байж болно. Гэт ингээд маш олон хүчин зүйл шалтгаан нөлөөлнө гэсэн үг. За, эдгээрийн үр дүнд дараах тэр түрүүний дурдсан тэр 3 бүлэг ер нь бол өөрчлөлт гарч ирдэг гэсэн үг байна. За, ер нь бол эрэгтэй хүний хувьд бол харьцангуй бас эмэгтэйчүүдийг бодвол онцлоход бол одоо юу гэдгийг амархан байдаг. За, үрийн шингэний шинжилгээг ер нь бол одоо өгөөл үр тогтоох чадвар ямар байна гэдгийг ерөнхий багцаагаар бол мэдэх боломжтой гэсэн. Гэтэл охтууд маань биений 3 дахь өдрийн мөрчлөгөө зохиолол ингээл зөндөө олон үзлэг хийгдээл ингээ явдаг шүү дээ тий. Тэгэхгүйгээр
хөвгүүдэд маань бас хялбархан тэ өөрийн үр тогтоох чадвараа мэдэх боломж байгаа учраас энэс битгий цааргалаарэ гэж хэлнэ. Нэг л удаа эмнэлэгт өгөөд ирээлтэй энэ шинжилгээг өгчөхөд бол хэцүү юм байхгүй шүү дээ. Тийм учраас яг гоо зарим нөгөө охтууд маань манай нөхөр ирэх дурггүй, ийм газараар явах дурггүй, айгаад энэ ч гэдэг юм уу, байгаад энэ ч гэдэг юм уу, тийм шалтгаанаар ингээд хойшлуулад байх тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр тэгж яах шаардлагагүй, санаа зовох юм байхгүй л гэж хэлгээд байна. За тэгээ хэрвээ өрийн шингийн энтерт өөрчлөлттэй байх юм бол үргэлжлүүлээд дааврын шинжилгээ авч болно. За антибоди одоо антисперм антибоди гэж байдаг. Эрбэлгийн эсрэг бие үүсчдэг тохиолдлууд байдаг. Тэрийг үзэж болно. За тэгээ шаардлагатай бол одоо төмсгний биопси авч болно. Нөхөд одоо төрөвлөж харж болно ч гэдэг юм. Ингээд нарийн шинжилгээнүүд, хромосомын төрөний дүрцэн шинжилгээнүүд ингээ хийгдээд явж болно гэсэн үг. Харин өрийн шингийн шинжилгээ өөрчлөлтгүй бол тэгэл болчихно. Тэгэхээр дараагийн шинжилгээнд өгөх шаардлагагүй болчихдог байна. За өрийн шингийн шинжилгээнд дээр нэг жоохон тогтоод ярив. За өрийн шингийн шинжилгээг ер нь бол бэлгийн харьцаанд орсноос хойш буюу эсвэл өрийн шингэнийг гадагшлуулснаас хойш 2-7 хоногийн хугацаанд өгвөл зүгээрээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингэж үздэг байна. За тэгэхээр тэр нь юу гэсэн утгатай юм бэ гэхээр хит удаан хугацаанд тэгээ гадагшлалгүй удах эсвэл хит богино хугацаанд гадагшилсан байх нь тухайн өрийн шингэнд дагуулагдж байгаа эсийн тоо хөдөлгөөнд нөлөөлөх боломжтой байдгаа гэж үздэг. За яг хөө бид хэдийн хувьд болохоор манай төвийн хувьд бол нэг 3-5 хоноод өгчгөө гэдэг зөвлөгөөг өгдөг. Яг хөө ер нь бол basically 2-7 хоног өрөө тохируулаад бэлгийн харьцаанд орсон өдрөөсөө хойш тоолж агаад тэгээд урьдчилан цаг аваад шинжилгээ өгч болно. За ер нь бол үндсэн тавигдах шаардлага нь энэ. Тэрнээс биш бүр тусдаа заавал одоо хоол ундан дээр ч гэдэг юм уу юм дээр ингээд заавал бэлтэж байгаа төх шаардлага бол байхгүй. Гэхдээ яг шинжилгээ өгөх өдөр ч юм уу те одоо халуун саунд битгий суугаарай. Тэгээд халуун баантаа ус дүүргэж битгий ороорой гэж зөвлөн. Ягаад гэвэл тэр маань бас төмсгөнд хэр бэлгээсүүдийн хөдөлгөөнийг бууруулах нөлөөтэй байдаг. Дээрэс нь бас арх хэтрүүлэн хэрэглээгүй байгаарай. Хит их битгий хэрэглээрэ гэсэн ийм зөвлөгөө өгдөг байна. За тэгэл цаг товлоод шинжилгээг өгч болно. За шинжилгээг бол өрийн шингэний өөрөө гаргаж өгнө. Өөрөөр хэлэх юм бол одоо тий гар хангалаг хийгээд тусгай юм бэлдсэн саунд өрийн шингэнээ бүрэн цуглуулж өгөх ёстой. За ер нь бол аль болохоор одоо гадуур нь асгаж юм уу те дутуу цуглуулж болохгүй. Ягаад гэвэл өрийн шингэний эхний хэсэг бол эс багтай хэсэг, сүүлийн хэсэг нь бол илүү одоо эрбэлээс их нөгөө баялаг юм хэсэг гэдэг байхгүй. Тийм учраас яг бүгдийг нь цуглуулад өгөх хэрэгтэй. За тэгээд тэр цуглуулсан юуг бол бид нар халуун газар эхлээд тавьдаг. Халуун одоо энэ тавцсан дээр тавьдаг. За тэр хугацаанд бол өрийн шингэн маань ингээд шингэрээд нэг төлөвт орох хэвээр. Хэдүүл анзаарсан бол бас өрийн шингэн чинь юм ерөөсөө юм одоо нэг төрлийн зүйл биш. Зарим хэсэг нь юм одоо шингэн, зарим хэсэг юм өтгөн хэсэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өтгөн хэсэгт байгаа хэсгүүд ингээд шингэрээд одоо тэгээд нийгэмжигт болох хэвээр. За тэр хугацааг харна. За тэгээд дээрэс нь тэндээсээ хэмжиж нэг хэсгийг аваад ингээд тоолоод хардаг. За тэгээд нийт эсүүдийн тоо гаргаж ирнэ. Эсвэл 1 мл дагуулгад гэсэн тоогоо гаргаж ирнэ. Хөдөлж байгаа эсүүдээ гаргаж ирнэ. Яг ийм урагшаа давшилтад хөдөлгөөн хийж байгаа эсүүдээ гаргаж ирнэ. За тэгээд хэвийн бус эсүүдээ тоол. За тэгээд нэмэлтээр одоо цагаан эс ч юм уу улаан эс байна уугүй юу гэдгийг бол тоолоод үзээд ингээд ерөнхийд үгнэлт гардаг байна. За ер нь бол яг одоо спермд өрийн шингэний үзүүлэлтүүдийн яг ямар байх ёстой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юм гаргаж өгсөн үзүүлэлтүүд байдгийн. За 21 онд бол хамгийн сүүлд шинжлэгдсэн байгаа. За энэ болохоор хэвийн одоо тий үзүүлэлтүүд, энэ үзүүлэлтүүдээс ер нь бол тийшээ байх юм бол одоо байгалийн үр тогтох магадлал бол байна, хэвийн байна гэсэн утгатай байна. За жишээлх юм бол одоо нэг удаад гарах өрийн шингэний хэмжээнийг 14 мл-ээс дээшээ байх ёстой ч гэдэм үү. Эсвэл 1 мл-д 16 саяас дээшээр бэлгээс агуулгадчих ёстой. За яг ийм одоо нийт хөдөлгөөнтэй эсүүдийн тоо бол 42% байх ёстой. За яг урагшаа чиглэлтэй ийм давшилтад хөдөлгөөнтэй эсүүд бол 30%-аас дээш байх ёстой гэсэн ийм одоо үзүүлэлтүүд байдаг. За тэгэхээр яг энэ үзүүлэлтийн дагуу ер нь бол шинжлэх хэрэгтэй. За тийм учраас яг
Өрийн шингэний шинжилгээ өгөх гэж байгаа бол яг энэ үзүүлэлтүүдээр үздэг яг тийм өргөдлийн төвүүдэд өгөөрэй гэж зөвлөнө. За зарим яг хувийн эмнэлгүүд бол хийж байгаа тэрийг үүсэхгүй. Гэхдээ нөгөө үзүүлэлтүүд маань бас ингээд одоо юу гэдгийг шийдвэр гаргахад бас заримдаа хангалтгүй байдаг учраас ер нь бол заавал ийм мэргэжлийн төвүүдэд өгөөрэй гэж зөвлөнө. За тэгээд гарсан хариунаас хамаарат уг шинжилгээг бас дахин давтаж болно. Хэрвээ хариу маань өөрчлөгдөхгүй бол давтах шаардлагагүй. Хариунууд дээр бага зэргийн өөрчлөлт байгаа юм бол одоо 1 сарын дараа ч юм уу яг одоо бэлгийн харьцаанд ороогүй 5 хоноод өгсөн бол эсвэл 3 хоноод өгсөн бол яг тэр хоногоо баримталж агаад дахиад нэг юм уу 2 удаа давтаж үзнэ гэсэн. За тэгээд эцсийн байдлаар ер нь бол хариу одоо юу гэдэг оншиг тавьдаг. Яг тэгвэл эрбэлгээс чи маш олон хүчин зүйлээс хамаарат хэлбэлцдэг үзүүлэлт тахгүй. Магадгүй та нэг жил үзүүлсэн чинь 20 эдийн саятай байсан. Тэгснэ дараа жил нь 30 эдийн сая ч юм уу. Тэгснэ эсвэл бүр 10 эдийн сая буурсан ч юм уу. Тэгэхээр ингээд нэг юм хэлбэлцдэг үзүүлэлтүүд байдаг учраас яг одоо хэвийн биш өөрчлөлттэй гарсан бол эцсийн оншиг тавихын тулд заавал ер нь л давтаж үзээрэй гэж зөвлөдөг байна. За тэгээд тэр 2 юм уу 3 удаагийн шинжилгээг чи харж байгаа дэмжигдсэн байдлаар ер нь онштой байд. Тэгээд дараагийн алхам юу байх уу гэдгийг чинь ярилцаад байна гэсэн. За тэгээд яг хэр зэрэг одоо юу гэдгийг тухайн шинжилгээнд өөрчлөлттэй байна гэдгээс нь хамаарат одоо эмчилгээний төлөвлөгөө бол янз янз гарч байна. Одоо бага зэргийн хөдөлгөөний бууралттай, бага зэргийн одоо эсийн тоо цөөн ийм байгаа тохиолдолд магадгүй одоо нөгөө цацлаг эмчилгээ гэж байдаг байхгүй юу? Таны одоо өрийн шингэнийг угаад цэвэрлж одоо сайн эсүүдийн хөдөлгөөнтэй эсүүдийн ялгаж тоог нь олшруулж агаад ялгаж бүх юмнаас нь ялгаж агаад тэгээд эмэгтэйхээ умаа хүндийд нь цацж өгдөг байна. За тэгэхээр ер нь бол эрэгтэй хүн өтрээнд дур тавина. Дур тавьсан өрийн шингэнд байгаа эрбэлгээс умаа үзүүгээр дамжаад цаашаа явж агаад умаа хүндийд очдог. Тэгэхээр энэ явцад бол эсийн тоол цөөрдөг байхгүй юу? Анх гарсан тэр хэдэн сая эс чинь цөөрөөд цаашаага умаа хүндийд ордог гэсэн. Тэгэхээр тэгээд цөөрүүлэхгүйгээр аль болох байгаа эсүүдийг нь бүгдийг нь умаа хүндийд нь цацж өгнө гэсэн үг. Тэгээ умаа хүндийнээсээ цаашаа өрийн хоолой энэ гээд явна шүү дээ. Тэгэхээр тэр урт замд чинь бас л ингээл тоон цөөрөөл яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр аль болохоор үндгээс дээр очиод үр тогтоох одоо боломжтой тэр эр бэлгийн эсүүдийн тоог л олшруулж өгөхийн тулд цэцлэг эмчилгээ хийж байгаа. За харин эсийн тоо нэлээд бага болоод одоо жишээлбэл 1 мл өрийн шингэнд одоо 5 саяас бага ч юм уу ингээ болоод ирэх юм бол ер нь хүн хэлбэрийн одоо эс бууралтай наа гэж үздэг. За энэ тохиолдолд бол цэцлэг эмчилгээ гэхээсээ илүү өршөлжүүлэн суулгах эмчилгээ хийдэг байна. За тэгэхээр нэг одоо юу гэдэг эр бэлгийн эсийн нэг авууштай зүйл нь юу гэхээр цөөн байсан ч гэсэндээ бид нэр тэрийг өршөлжүүлэн суулгах эмчилгээнд ашиглаж байна. Ягаад гэвэл яг хэдийгээр энгийн одоо байгалийн жирэмсэлт явах цөөн ч гэсэн тэд нар ч яг өршөлжүүлэн суулгах эмчилгээнд бол маш хангалттай тоо гэж үздэг байна. Тэгэхээр тэн дээр бол айх зүйл байхгүй. За харин өрийн шингэнд нь огт эс байдаггүй бол өөрөөр хэлэх юм бол азосперм гэж нэрлэдэг. За энэ тохиолдолд хэдүүлээ төмсгнөөсөө одоо эс ах уу эсвэл төмсгний дайвраас эс ах уу гэдэг юм асуудал яригдана. Хэрвээ төмсгний дайвар болон төмсгнөөс эс амжилттай авч чадах юм бол тэрийг ашиглаад өршөлжүүлэн суулгах эмчилгээгээд ингээд маматай болж болно гэсэн байна. Тэгэхээр бүр одоо нэг боломжгүй зүйл бол биш байх нь. За харин тэр retrograde ejaculation гэдэг өөрөөр хэлэх юм бол өрийн шингэн чинь одоо нэг шекс өрийн шингэн хоёр ч ер нь бол ингээд нэг замаар гадагшлаа шүү дээ тий. Эмэгтэй хүнд бол шесний цөв өтрийн хоёр бол тустай байдаг. Тэгэхээр тэрэнд явцдаа нааша гадагшлахгүйгээр буцаа шес рүүгээ давсаг руугаа ингээд хаяад идэг тохиолдол байдаг. Тийм хүмүүстээр бид нар яадгүй гэхээр эхлээд мастурб одоо хийлгэж гаргачаад тэгээд араас нь шууд хийлгчдэг. Тэгээд шээснээс нь одоо эр бэлгийн эсийг ялгаад ингээд үр тогтоолтод оролцуулаад жирэмслээ төрсөн хүмүүс зөндөө байдаг байна. Тэгэхээр бүр арга мухарсан юм бол байхгүй. За гэхдээ нийт одоо энэ шалтгааны бол нэг 10 орчим хувь нь л ер нь өөрийн эсээр жирэмслэх боломжгүй тохиолдлууд байдаг гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө ч төмсгөнд нь эр бэлгээс үсэхгүй байна гэсэн үг. Хичээнээ бид нар төмсгийг хатгаад тэндээс эр бэлгээс авах боломж одоогийн байдлаар одоогийн шинжилгээ ухааны түвшинд байхгүй байна гэсэн үг. За энэ тохиолдолд бол бид нар үнэхээр юу ч хийж чадахгүй. Тэгээд нөгөө донор буюу одоо
өөр хүний эр бэлгийсийг авах тухай асуудал ингээд яригадад явдаг гэсэн. Тэрнээс бусад бүх тохиолдлуудад бол тодорхой хэмжээгээр өөрийн эсээрээ хүүхэдтэй болох боломж бол байдаг. За нэг юм анхааруулах нь одоо азооспермтэй гэл одоо тэ синтромууч гэдэг юм ингээд ийм хариу авчгаараа яг уу эрчүүд ер нь л айгуу тийм хүнд хүлээж авдаг. Одоо аргачихгүй те өрөөд маавлдэх гэдэг чинь бас чухал зүйл шүү дээ. Тэгээд хэдэн жил хайчдаг. Бүр ингээд их нэртэй хэлэхгүй ч юм уу эсвэл их нэртэй хэлсэн ч гэсэн тэгээд ингээд хайчдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр оншоо хүлээж авахгүйгээр хүлийн зөвшөөрөхгүйгээр ингээд орчиж гэсэн. За тэгээ 2-3 жил боллоо. За үнэхээр болохгүй байна. За одоо явъя гэдээ ингээд хүрээд ирдэг байхгүй. Тэнгүүд нэг юмыг бид нар сайн санах хэрэгтэй. Нэгдүгээрт эрэгтэй хүний эр бэлгээс ч гэсэн эмэгтэйхтэй адилхан ер нь бол тоон цөөрч эхэлдэг. Хэрвээ настай холбоотойгоор тоо хөдөлгөөний төрт нь бол баг зэрэг өөрчлөлт орж эхэлдэг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо ямар нэг юм ингээ ашиглахгүй байхаар зэвэрдэг штэ тий. Яг тэрнтэй адилхан төмсгөнд ингээд цөөхөн ингээд эр бэлгээс ингээ уулна үйлдвэрлэдэг байсан байхгүй юу 2-3 жилийн өмнө. Тэгтэл тэрийг ингээд одоо нааш нь гадагшлуулахгүй тий ингээл байгаад байх тусам нөгөө төмсгөний ч үйл ажиллагаа улам багасаал 2-3 жилийн дараа ирсэн чи бүр эсгүй болчих болт гэсэн. Тэгэхээр ер нь хэрвээ тийм мэдээ сонссон бол яг мэдээж хэцүү. Гэхдээ аль болохоор маш түргэн тий мэрэгжлийн эмчнэрт хандаад одоо гяс хурдан эр бэлгийсээ хүлтэг хадгалуулдаг ч юм уу тийм арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр тусмаа гэр бүлгүй байгаа одоо залуучууд маань тийм мэдээ сонсох юм бол яралтай л ерөн шийдэх хэрэгтэй. Яралтай хурдхан шиг одоо залуу байгаа дээрээ хэдэн жилийн өмнө ч гэсэн төмсөг ажиллаж байгаа дээр нь эр бэлгийсүүд аваад ингээд хадгалах гэсэн. Тэгээд нэг юм анхаарах хэрэгтэй. Хичнээн эр бэлгээс байхгүй ч гэсэн тэр хүний бэлгийн үйл ажиллагаа хэвэн явагдаад иж болно гэсэн. Тэгэхээр тэр бэлгийн үйл ажиллагаа нь тэр төмсөг үүсэлт хоёр бол бас хоорондоо төдийлөн хамаарлахгүй байх тохиолдол байдаг байна. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэдгийг одоо эс байхгүй гэдэг нь тэр хүн бэлгийн сулралтай ч гэдэг юм уу те одоо тийм асуудал биш байх. Тэгэхээр тэр хоёрыг бол ялгаж ингэж ойлгох шаардлага бол байгаамаа. За 70 орчим хувьд нь бол ер нь бол эмчилгээ ер нь бол одоо байдаггүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол эсийн тооцоо шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй ямар нэг юм тариа угаад тэрийг бол ихсгэх боломж байхгүй гэсэн байна. Гэхдээ эдгээр цөөн ч гэсэн одоо IUI ч юм уу IVF хийлгээд ингээд жинс одоо хүүхэдтэй болох боломж бол байгаа. За юу зөвлөх вэ гэхлээр ерөөсөө нэгдүгээр амьдралын юм хамгийн чухал. Тамхиа болоорой гэж хэлнэ. Архитруулын хэрэглэхээ болоорой гэж хэлнэ. Сайн шингэн ус ууж агаарай гэж хэлнэ. Тэр тусмаа залуучууд хөвгүүд маань ер нь л ус баг удагштай охтуудтай харьцуулахад. За дээрэс нь зөв хооллоорой гэж хэлнэ. За тэгээд жингээ бууруулаарай. Тэр тусмаа хэвлийн тархалалт өндөр бол эр бэлгийсийн тоо хөдөлгөөнтэй бол шууд хамааралтай байдаг гэдэг нь нотлогдсон юм байгаа. За тэгээд сайн унтаж амраарай. За янз бүрийн нөгөө химийн хортой бодисын хэрэглээг бол аль болохоор багасгах хэрэгтэй. Ажлын хүнд нөхцөл байдаг бол тэрэн дээрээ анхаараарай гэж хэлнэ. За тэгээд яг уу халуун бассейнд одоо байнга халуун саундор халуун одоо юу лээ банта усанд орох энэ төр бол бас яг ч бүр батлагдсан юм байхгүй. Гэхдээ л ингээд төмсгний одоо температурыг ингээ банк ингээ өндөр байлгаад байх юм бол бас тэр үүсэлт өөрчлөлт нөлөөлж болно гэж үзнэ. За бас ингээ удаан хугацаагаар нөгөө машин барьдаг хүмүүс шүү дээ. Босдоо ингээ сугаал яваад тахлаар чинь төмсгний температур нь өсөд идэг байна. Тэр ер нь бол төмсөг бол биеийн температураас бол бага байдаг. За тэгжээж тэр спермийн үйлдвэрлэлт нь бол хэвэн явагддаг байна. Тэгэхээр тэр тал дээр анхаарна. За яг дотор хувцсны хувьд бол ерөөсөө яг тийм баттай юм бол байхгүй. Гэхдээ зарим судалгаанууд нь бол ер нь юм нөгөө боксер гэж хэлдэг тийм шорт тэгээ дотор хувцс өмсөөр энэ хим бариу энэ төр бас хэрэггүй шүү гэсэн юм юмнууд байдаг байна. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд анхаарна. Яг нь ер нь одоо ийм хотчолд амьдралын хэм маягтай холбоотойгоор бол эрэгтэй эр бэлгүүсүүдийн тоо ер нь дандаа буурал байгаа. Тэгээ хэдэн жил 100 жилийн өмнөх одоо 50 жил 40 жилийн өмнөхөдөө харьцуулахад бол ингээл дундаж хэмжээнд дандаа буурал байгаа. Тэгэхээр энэ тал дээрээ бас анхаараарай гэж хэлнэ. За мэдээж тасгал хөдөлгөөн бол сайн, фитнес бол одоо сайн, гэхдээ
Тэ хэдүүлээ сонсоол байгаа шүү дээ. Тестостероны бэлтгэлийг бол маш болгоомжтой хэрэглэх ёстой. Ер нь хэрэглэхгүй байсан ч болно. Яг хөө хэдийгээр 100% насан туршдаа өргөдөлт хүрэхгүй л дээ. Өөрөөр хэлэх юм бол тестостероны бэлтгэл хэрэглээгээл та огт өргө болчихж байгаа юм бол биш. Гэхдээ л бас яг жирэмсгээр төлөвлөж байгаа энэ нөхцөлд бол ер нь болохгүй байна. Тестостерон хэрэглээ зогсоосноос хойш нэг 60% нь бол нэг 6 сарын дотор сэргийгдэх гэж байна. За 90% нь 1 жилийн дотор, за 2 жилийн дараа бол яг бүрэн ингээд сэргийгдэх гэсэн үг. Тэгэхээр бас тэг хугацаа маш алтна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр мэд дээрээ бас анхаараарай гэж хэлмээр байна. Ер нь бол нэг тестостероны тэгш гаднаас хэрвээ одоо эмгэг байдлын шалтгаантай л биш бол дааврын одоо эмгэг өвчнөд л биш бол ер нь бол зөвлөхгүй. Тэрийг буст хийх байгалийн одоо дасгал хөдөлгөөнч гэдэг юм уу тий олон аргууд байгаа. Тэрийгээрээ бас анхаараарай гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж бас эмчнэр нөгөө витаминууд янз бүрийн юмнууд бол зөвлөдөг. За тэрийг ууж болно. Антиоксидантууд, витаминууд биш болно, эрдсүүдтэй ийм одоо бэлтгэлүүд зөндөө байгаа. За гэхдээ тэрийг угаал бас 100% сайжирчдаг юм биш байхгүй. Тэр чинь хүн болгонд өөрөөр нөлөөлнө. Хүн болгоны шалтгаанаас хамаарат янз янзын үр дүн гарна. За дээрэс нь тэд нар чинь зүгээр л өсөж хөгжөхөд боломжтой юм одоо хоол хүнсийг нь л өгчнө гэсэн үг. За тэр маань хэрэгцээтэй байх юм гэдгийг төмсөг шийдэн таны өөр бусад биеийн эрүүл мэнд шийдэн одоо шалтгаан нь байгаа л ахт чи хичнээн бид нэр тэрийг дэмжиж өгөө тэрийг бүрэн сайжруулж чадахгүй л гэсэн үг. Гэхдээ тэрэнд хэдийгээр 100% найдаж болохгүй ч гэсэн уугаад авах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хөдөлгөөний эсвэл тоогийн бүрэн сайжруулж чадахгүй ч гэсэн чанарын түвшинд нөлөөлөх боломжтой. Одоо тэр эрбэлгийсийн толгой гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр дотор чинь таны удмын мэдээлэл байгаа байхгүй ДНХ чинь байгаа гэсэн үг. Хэрвээ тэр ДНХ-г гинтсэн эсээр үр тогтолж явагдах юм бол бас юмд нөлөөлдөг. Одоо жишээ өсөлтгүй жирэмсэн цолболтын эрсдэл хэсэгдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр ядарч тэр ДНХ-г хамгаалах хэрэгтэй. ДНХ-г хамгийн их гэмтээдэг зүйлс бол ер нь бол тамхи, агаарын бохирдолч гэдэг юм уу химийн хүчин зүйлүүд. Тэгэхээр нэгдүгээр тэрнээсээ салах хэрэгтэй. Хоёрдугаар тэрийг хамгаалах тэр антиоксидант юмнуудыг бол тодорхой хэмжээгээр ууж хэрэглэж байгаарай гэж ер нь бол зөвлөнө. За эмгэггүүдийн талаар эсвэл тэр төмсгний ажилбарын талаар бол эн чин дараа нь өөр тэ дугаараар ярьж өгье. Ягаад гэвэл зөвхөн одоо эртчүүдийн эрүүл мэндийг ганцхан дугаарт багтаана гэдэг бол арай өөрөөсөө л ойлголт. Жохон нарийн юмнууд байдаг бахан тэрийг бол дараа нь бол юм чин тайлбарлаж өгье гэж бодож байна. За тэгэхээр эндээс гол авах мессеж нь таад маань юу вэ гэхлээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй адилхан түвшинд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг авч үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь цаг алдалгүй одоо үзүүлээд харуулад болж гинөө болох байх уу гэдгийг мэдээд ингээд одоо юм дараагийн арга хэмжээнүүд авах хэрэгтэй байна гэдгийг сануулж хэлж өгье гэж бодсон юм аа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.